Өнөөдрийн хичээл бол гэр бүл. Төрөл төрөсдийн тухай англиар ярьж сурах болно. Бид өөрийн гэр бүлийг бусдад танилцуулахдаа ямар үг хэллэг? Өгүүлбэрийн бүтэц ашиглахыг хамтдаа үздэцгээе. Хамгийн түрүүнд ойрын гэр бүлийн нэрлэлд суръя. Parents, эцэг эх. Siblings, ах эгч дүүс гэсэн үг. Харин та айлын ганц хүүхэд бол I am an only child гэж хэлж болно. Хэн нэгнээс гэр бүлийнхэн тухай асуухдаа How many people are in your family гэж асууна. Хариулахдаа There are гэж тоогоо хэлнэ. Жишээ нь There are 5 people in my family. Буюу манай гэр бүл тавуулаа гэсэн үг юм. Ах эгч дүү нараа тайлбарлахдаа older эсвэл younger гэдэг үгийг ашигладаг. Жишээ нь I have an older brother. Би нэг ахтай. And a younger sister. Бас нэг эмэгтэй дүүтэй гэж хэлнэ. Одоо садан төрлүүдэд англиар нэрлэж суръя. Grandparents, өвөө эмээ. Aunt, эгч эсвэл авгнаах зэгч. Uncle, ах эсвэл авгнаах зах. Cousins, үеэлүүд. Харин нийтэд төрөл садан гэдгийг relative гэж нэрлэдэг. Өөрийн гэр бүлийн байдлаа хэлэхдээ I am married, гэрлсэн. Эсвэл I am single, ганц би гэж хэлнэ. Хэрвээ хүүхэдтэй бол I have 2 children, би 2 хүүхэдтэй гэж хэлж болох нэ. Гэр бүлийнхнийгээ илүү дэлгэрэнгүй тайлбарлахад эдгээр хэлхүүд туслана. We are a close-knit family. Бид маш дотно гэр бүл. I get along well with, хэн нэгэнтэй сайн харилцаатай байх гэсэн утгатай. Харин we look alike, гэвэл бид хоорондоо адилхан гэсэн үг. Өнөөдрийн хичээлээр гэр бүл болон төрөл садангаа хэрхэн нэрлэхийг сурлаа. Та өөрийн гэр бүлийн тухай англиар өгүүлбэр зохиож дадлаг хийгээрэй. Баяртай.